За мөх тэнгэр гал дээр ирлээ. Тэгээд Батэлгэр заримтайгаа уулзахаар одоо өргөө цагаан гэрт нэрлээ. За сайхан амарч гин үү? Сайхан амарч гин. Та сайхан. Тэгээ одоо үзэгчтэй нэг дом заалах гад танаа өргөөнд ирлээ. За би амжилтсан өөрийнхөө чадах нэг домыг зааж өгье. За тэгвэл хоёул шууд домдоо орё. Шууд домд орчих. Айл гэр ерөнхийдөө бол хил ам их маш их орж ирдэг. Айл гэрт ерөнхийдөө бол хар хил ам, цагаан хил ам гэдэг. Энээс болох юм бол хүмүүс маань нэг жоохон тэгээд байдаг шүү дээ. Хил амны ерөнхийдөө бол тасрахгүй байна. Хүний хил амд орчлоо гэдэг тийм. За энэн дээр за наа чинь болохоор юу вэ? Давс. За давсыг ерөнхийдөө бол пепсний савны таглаач юм уу ерөнхийдөө бол энэ цөгц ч юм уу те одоо жижиг савнд хийгээд ингээд хийгээд. За ингээд. Ер нь ийм тий. Одоо ингээд давсаа ингээд дөрөв хийчих. Дөрөв дагшинд хийхээр тийм үү? Дөрөв одоо юм шомдлох те. Одоо энэ дахиад нэгийг хийдэг нь болох юм бол үүднийхаа яг голд хэсэг тийм үү? Үүдний одоо зах хэсэг тавьждаг байхгүй юу? Тий. За ийм давсаа ингээ хийчих. За энэ давсыг айл гэрийн ерөнхийдөө өөрсдөө хүмүүс унтдаг орныхоо дөрвөн талд нь тавина. Одоо жишээлбэл ингэж тавина. Ингээд. Одоо цаад талд нь ингээд. Ингээд ингээ оруулаад байна. За ингээд дөрвөнийхоо дөрвөн талд нь тийм дөрвөн хөлөнд гэсэн үг тийм. Гуц муцтай унтдаг хүмүүс байдаг шүү дээ. Шалан дээр гуц дэвсээ унтдаг хүмүүс болох юм бол гуцны дөрвөн талд нь тавьж болох нэ. Тийм унтахта өглөө бол авчна. Оройдоо тавьчихна. Тийм. Энэ давсыг ерөнхийдөө бол ширээлэхдээ 3 хоног тавиад сүүлд нь усан дуусгаж өргөнөө. Хил ам нь ерөнхийдөө бол энэ давсаар ерөнхийдөө бол гарч байгаа гэсэн үг. Хил ам, муу хил ам, цагаан хил ам. Одоо ингээд орныхоо дөрвөн талд ингээд тавьчихж байгаа юм байна. За ингээд унтаж босч ирээд яах ёстой вэ? Одоо унтаж босч ирээд энэ давсыг авчна. Тэгээд аваад дээшигээ тавиад за буцаагаад дээш нь тавьчих. Тэгж яагаад энэ давсыг ерөнхийдөө асгах болохгүй 3 хоног. За 3 хоног бол яг ингэж домнох юм. Ингэж домноо тий. Яагаад гэвэл нөгөө хүмүүс ч нэг унтаж чаддгүй гэдэг шүү дээ. Зүүд ингээд нэг муу зүүдлээ. Нэг одоо ерөнхийдөө бол мэдэхгүй байна. Яг яагаад байгаа мэдэхгүй 2-3 цаг ингээ хүртэл ингээ унтахгүй байна ч гэдэг юм те. Зүүднүүд нь эргээд байдаг шүү дээ. Тэр зүйлийг ерөнхийдөө бол домонж явах юм. Хил амын одоо тэгээд энэ домон дээр за энэ оронд ороо ингээд давсаа тавьчихсан өмд гэдэг зүйл байдаг шүү дээ. Унтдаг хүн чинь тий өмсдөг өмдөө толгойныхаа хэсэг тэр 3 ингээд сэгсрээд дэрэнд ороо хийгээд унтчихнаа. Тэгээ бор халзан туулаа гэд одоо хөө төрхтэй шүү дээ тийм ээ. Бүр ингээд зүүд эргээд байх юм бол за энийг ингээд төрхөд ингээд амардаг юм аа. Тэгэхээр зүүд ерөөдөө ирэхээ бол чинь сайхан амардаг болох нэ. За энэ давсыг яагаад үүдэн дээр тавьдаг вэ гэхлээр за энэ давс маань ерөөдөө үүдэн дээр ингээд тавигдах шалтгаан нь бол ийм байгаа юм. За энэ давс ингээд үүдэн дээр тавьчих ингээд хил ам гэдгийг одоо нэг хаана давсаар ерөөдөө хил ам орж ирээд байдаг шүү дээ айлг. Тэр зүйлүүдийг ерөөхдөө бол хааж. За энэ давсыг 3 хоноосны дараа усан дуусгана. За одоо би одоо энэ чинь энийг авах нь шүү дээ тий. За одоо энийг аваад тэр эдэртэйгээ хамт уусгах юм уу? Эдэн байж ах юм. Эдэртэйгээ бүгднийг нь хамт уусгах юм ерөөхдөө бол. Тэнгэр дэлхийн бөөгийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket.CG-мээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. Тэгээд энэ давсаа ерөнхийдөө бол 3 хоноосны дараа бүгдийг нь авчна. За буцаага авчиж тэгвэл. За авчих. За ингээ 3 хончиж байгаа тийм. За 3 хончлоо гэдэг. Ер нь орой унтахтаа орныхоо доор тавиад өглөө нь болохоор аваад дээш нь тавьчих юм байна тийм үү? Тэгээ 3 хоноосны дараа. За ингээд орноосоо доороос ингээ авчихна. За ингээд авч байгаа юм. За ингээд авчиж байгаа юм байна. За ерөнхийдөө энэ давсны энэ дом гэдэг нь ерөнхийдөө хил амыг хаах одоо энэ уусгаад байгаа гэдэг нь ерөнхийдөө давс гэдэг зүйл маань ерөнхийдөө бүх муу энергийг ерөнхийдөө бол холдуулж байдаг. Тийм болохоор давсаар ийм үйл хийдэг юм аа.
Ер нь гэхдээ энэ нөгөө одоо жишээлбэл Япон, Солонгос, Молонгост явж байхад ингээд нэг нөгөө одоо орц марцаар нь битүү давс байж идэг тийм шүү дээ. Ерөнхийдөө муу энерги ингээд тэгэж бодлоо. Яг за. За одоо энэ 5 давсаа бол одоо усан дуусгач. шууд усан дуусгаад. Тий. За ингээд тавуул ингээд усан дуусгаад. усан хийчих юм байна. Тий, ингээд усан хийчих. Давсыг бол нөгөө уусахгүй бол нөгөө дуустлаа зовдөг гэж манай эми өвөнөр ярьдаг байсан. Яг зөв. Яг тийм. За энэ давсыг ингэж уусгаад энэ давсанда ерөнхийдөө бол шивнээ байгаа. За одоо ямар шивнээгээ бол өөрөө мэдчих үү те. Тий, өөртөө одоо хэлнэ шүү дээ, тий. Муу муухай бүхэн энэ давсанд уусаж өргөө гэр болон одоо хүний одоо махан бий байгаа шүү дээ. Мэдээж хэрэг тийм ээ. Муу муухай бүхэн одоо энэ хар хилам, цагаан хилам, бузар одоо нэг бас нэг хүмүүсүүд нэг айхтар юм тааж өтөө байдаг шүү дээ. Тэр болгоныг хилээд шивнээд ингээ шивнэж чинь. Өөрөө шивнэж. Тий, өөрөө шивнэж чинь. За ингэн гутлаа энийг хутгана. Давсыг уустал гэдэг тий. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж бүр үнэтэй тий. Энийг ингээ сайхан уусгаж чинь ингээ. Тий. За ингэж уусгаж байгаад тань. Сайн уусгана нэг. Ер нь бол энэ давс маань одоо энэ таны сая хэлдгээр ерөнхийдөө бол хилам ерөнхийдөө бол бүх л энэ улсуудад байгаа шүү дээ ерөнхийдөө. Ер нь Япон, Солонгос, Молонгос ерөндөө ийм Азийн улсууд явж явах давс ер нь их ийм тавьсан байдаг шүү. Орц морцонд те алтан байгууллагт яваа орохоор энэ тэнд ингээд нэг саунд хийсэн юм давстай. Тэгээ өөрөөсөө юу гэж тайлбарлах гэхээр нөө сүнс гүйдэл мөдөл холдуулдаг гэдэг. Ба тэгэхээр бас нэг талтаа ингээд нэг муу зүйлийг холдуулдаг гэсэн. Одоо манай Монголын ч нэг ард иргэд чинь ерөөхдөө ингэдэг шүү дээ. Нэг жоохон ингээд хил ам хийм гутал нь ардаас нь ус цацдаг шүү дээ. Яг тэр шиг нөө давс цацдаг. Тий, давс цацдаг. Тэгээд гадаадынхан тий. Тэг хил ам муу юмыг холдуулдаг гэж үү. Яг муу юмыг тий. Муу юмыг холдуулж ерөөхдөө бол тэр одоо хилээд байгаа өргөө гэдгийг ингээд цэвэрлдэг байх нэ. Муу энергийг холдуулдаг байх нэ. За ингээд сайхан ууслаа. За ингээд давс маань ууссан. За одоо яах вэ? Одоо гаргаад сайхан. За хаашаа өргөх юм? За хоёул шууд гараа өргөх. За тэгээ баруун хойд зүг рүү өргөнө хоёул. Тэг зүгт тэнгэрт бол өргөхгүй юм байна. Зүгээр цацчих юм байна тийм үү? Цацчихна. За хэдүүлээ одоо ингээд баруун хойшоогоо явъя. За ерөнхийдөө бол давсыг өргөнө гэж ярьдаггүй шүү. Ерөнхийдөө бол цацна. Баруун хойшоогоо. Ингээд цацчихна. Ингээд цацна. За ингээд цацахдаа хил одоо өөрсдийнхөө одоо давсанд хэлсэн зүйлүүдээ ерөнхийдөө бол дахиж хийлээд ивэлдэн багтаан авч хайрлаа. Хил амыг маань холдуулж өгч хайрлаа хэмээгээд ингээд ерөнхийдөө бол үүл маань тэгширж байна. Тэгэхээр Баян хангаа байна уу одоо ерөнхийдөө бол хүмүүс маань өөрөө өөрсдийнхөө хийгээд ерөнхийдөө энэ домын аргыг яг зөв хийгээд сурчих юм бол тайдад өөрсдөн ч хэрэгтэй шүү. Тэгэхээр хос хоёртоо маш их баярлалаа. Тэнгэр дэлхийн Бовин фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company.